Японы эзэн хаан Монгол улсад альчилсан үеийн сонирхолтой факт мэдээлэл хүргэе. Монгол улсад альчилж байгаа эзэн хааныхаа юм идэж байгаа буюу амандаа идэх юм хийж байгааг анх удаа Япончууд харцгаасан байна. Учир нь эзэн хааны гэр бүлийн гишүүдийг юм идэж байгаа зураг бичлэгийг олон нийтэд харуулдаггүй, телевизээр цацдаггүй, ерөөсөө тийм зураг бичлэгч хийдэггүй юм байна. Харин эзэн хааныхаа Монголд хийж байгаа альчлалыг нүд цавчлгүй ажиглаж байгаа Япончууд хаан маань Монголд юу идчих вэ? Ааруул гэдэг нэ сүүгээр хийдэг юм байна гэх мэтээр шагналцгааж байгааг юм. Тэгэхээр хэдүүлээ Япон руу цог жавхлан нэртэйгээр ааруулаа экспортлцгоё. Ихүү. Японы эзэн хаан Хатан 2 Монгол улсад альчилсан үеийн дараагийн сонирхолтой факт мэдээлэлээсээ хүргэе. За цаад Япончууд чинь монголчууд ямар өндөр хүмүүс вэ гэд шагналдаад эхэлсэн байна. Аргагүй байх л та ерөнхийлөгч маань нуруулаг юм. Зэрэгцээ зогсон хаан Хатан 2 хажууд нь бас намхан харагдаж байдаг шүү. Тосож авсан хүндэт харуулын зэргүүд маань ч хан хэрэм шиг сайхан өндөр жавхаасан залуучууд байна. Хүндэт харуулууд гэснээс тэдний маань өмссөн хувцсыг Япончууд бас магтаж байдаг шүү. Өнгөлгөлг нь, өвөрмөц, загвартайлг нь монголчууд чинь Азийн Европууд юм уу даа л гин. За тэгээд ийм олон магтуулсан юм чинь нэрээ бодцоон шүү хэдүүлээ. Монгол улсад дөнгөж сая айлчлалаа өндөрлсөн Японы эзэн хааны гэргий Атам Масакогийн талаар нэгэн факт мэдээлэл хуваалцъя. 2024 онд Чарльзыг Их Британий хаан ширээнд залах ёслолд оролцохдоо Масако хатан мориноос харьшилтай тул зузаан маск зүүж оролцсон нь гадаад дотоодгүй шүүмжлэл дагуулж байжээ. Гэтэл жилийн дараа Монголд яав. Бараг өдөр бүр бараг оцсон газар бүр нь морь адуу байсан нь эзэн хааныхаа айлчлалыг нүд цавчлгүй ажиглаж байсан Япончуудыг алмааруулад амтсан гинэ. 馬の背に立ったまま疾走する人々. Бүр хурдан морины зурхаа дээр очин адууны тоосонд даруулсан байдаг. Түүний харшил идэгсэн үү? Эсвэл тодорхой зайд байх нь харшилт нь нөлөөлдгүй юм болов? Юутайч сайн хэрэг боллоо. Ирэх жилээс Япон жуулчид ихээр ирж морь унах байхаа. 一番勢いがあると言われるポサイダが22キロを走るレースを観戦されました。このレースには100頭以上の馬が出走するということです。天皇皇后両陛下はそのレースの様子を追いながら周りの歓声が上がると拍手を送られました。